Ер нь манай цагдаагийн байгууллага, хууль сахиулах гэмтэртэй тэмцэх байгууллагууд барууны хүний эрхийг хуулийн засал руу ойртсон хүний эрхийг эрхэмлдэг энэ улс орнуудад ийм хамтын гэрээ байгуулах бол зохимжтой бөгөөд илүү соёлцох, арга барил сайжрах, хүний эрхийн мэдрэмжтэй болоход их чухал гэж хараад энийг дэмжиж байгаа. Тухайлбал одоо энэ гэрээний нэгдүгээр зүйл дээр ингэж орж ирж байгаа байхгүй юу? Нийтийн хэв журмыг сахиулах гэдэг үг. Нөгөө англи болон монгол үгүүдээ ингээ хадаад ингээ хараад хүрэхээр манайх бол ихэнхдээ юуг өвчтдөг гэхээр нийгмийн дэг журам гэдэг үгээр илэрхийлэх гэдэг. Тэгээ хүний эрх хэрэгчлээ хязгаарлах болон хүний хувийн өмч өөрийн бие гэр орноор халдахдаа энэ зүйлээрээ ингээд одоо хэмжүүр болгоод дайрах гэж оролддог. Гэтэл одоо бол нөгөө соёлд арай нэг соёлд улс орнуудад гэрээлцэл хийхээр нөгөөх нь бол олон нийтийн бие заавал хүн байх ёстой гэдэг юм шаардаад эхэлж байгаа байхгүй юу? Нийгэм гэж хиймэл хоосон хэмжигдэхэд төвхтэй тогтолцоо биш. Нийтийн бие олон нийтийн хэв журам гэрчлэн олон хүмүүсийн аюулгүй байдлыг хангах эсвэл хүнтэй холбоотой асуудлыг шийдэхэд энэ хууль сахиулах, law enforcement хийж байгаа гэмтэрэгтэй дэмжиж байгаа чиг үүрэгч байгаа шүү гэдгийг тодорхойлох боломжтой болж эхэлж байгаа. Яг энтэй адилхан түрүү баасан жаргалагч асуулаа. Нөгөө соёлд гэж хэлж болох улсуудад чинь мөрдөн шалах үйл ажиллагааны нууц гэдэг бүр хавтгаарсан тийм нууц ерөөсөй байхгүй. Ямар нууц вэ нөхөр хэрэг гэмтрийг илрүүлэх түүнтэй холбоотой тактик юм уу эсвэл үйл ажиллагааны нууц бол энэ бол албаны нууцаа. Албаны нууцыг чинь хадгалах үүрэг бол тэр албанд ажиллаж байгаа юм уу эсвэл тэр албаны үйл ажиллагааг мэдж байгаа эрхээ этгээдүүдтэй хамаатай болохоос биш хүн болгоноор халдаж хэрэгжүүлж болохгүй зүйлээ. Мөрдөн шалгах үйл ажиллагаанд нууцсан мэдээ баримт гэж байгаа бол тэр чинь шүүхийн анхны хилцүүлгээр хүртэл нууцлагддаг. Жишээ нь нууцсан гэрч эсвэл одоо нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугласан мэдээлэл гэмчлэн цөөн ихэн хэдхэн зүйл байна. Тэр чинь байнгын нууц байхгүй. Шүүх рүү очисныхоо ард дээр бол заавал ил болох ёстой. Эсвэл шүүх хаалттай хэлцэжсэн ч гэсэн тэр мэдээлэл их сурвалжсан нөгөө талдаа ил болж явах ёстой шүү гэдэг ийм шаардлагуудыг тавьж эхэлж байгаа. Тэгэхээр энэ орчин үеийн шаардлагад нийцсэн бас үг хэллэгээр оруулахгүй бол манад нууцлалтын ингээд нууцлах байдлаар явах юм бол бас зовлон үүснэ. Хоёрт нь ер нь бол мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцтай холбоотой эрүүгийн хуулийн дэр заалтыг сайжруулах, өөрчлөх шаардлага үнэхээр байгаа юм байна. Тэгээд тэр чиглэлийн өөрчлөлт орж ирэх бах. Тэр өөрчлөлттэй одоо энэ гэрээний одоо нөхцөл байдал бас зөрчигдөхий гэж боломжилж бас хэлж байгаа.